23 настай дээгч эмэгтэй өнгөрөх оны 11 сарын 16-нд 2 дугаар төрхийн эмнэлэгт кейсрээр амарчсан байна. Тухайн үед ээлжтэй байсан их баригч эмч Шинэхүүгийнх чинь цус алдсан учраас цусыг нь сэлбсэн байна. Хамгийн харамсалтай 1-р бүлгийн цустай дээд 3-р бүлгийн цусыг андуураад цуцаар нийлүүлчихжээ. Энэ үед хохирогч Дэ ухаан алдан сэхэний засаг шилжсэн гин сараан зовсон ар гэрийнхэнд нь бодит байдлыг мэддэхгүйгээр хүндэлтэд төрсөн мэтэр ойлгуулж 3 хонуулсан байна. Золоор Дэгийн биеийн тэнхэрч эмч нарын хоорондын ярианаас цус андууран сэлбсэн талаар ярилцж байхыг нь сонссноо ар гэрийнхэндээ хэлснээр хариуцлагагүй юм чи буруутай үйл болох нь тогтоогдчихэ. Одоогийн байдлаар хохирогчдын биеийн байдал хүнд байгаа бөгөөд цус ихээр алдаж таталт өгсөн учраас энэхүү 2 дугаар төрхийн эмнэлэг дээр дахин хэвтүүлээд байгаа талаар ярьж байлаа. Эмч орж одоо энэ хүүхдтэйгээ уулзсан байгаа. Ороод уулзсан чинь 1-р бүлгийн цустай хүнд 3 дугаар бүлгийн цус хийцэн байгаа. Тэгээд хүүхдээсээ мэдсэн байгаа. Эмчнэр бол энэ тухай ерөөсөө тайлбарлаагүй хэлээгүй. Тэгээ одоо энэ хүүхэд бүр биеийн муудаад бүр сүүлдээ одоо энэ эмнэлэгт чинь 10-аад хоноод бүр их налхас руу шилжээд их налхас дээр очиод бас нилээ хэд хоноод овоо гайгүй яагаад тэгээс сэхэнд бол маш утсан их налхасын сэхэнд бол тэгээс сэхэнээс юу энгийн дасгал руу шилжээд энгийн дасгаас тэнд нэг хэд хонж жоод овоо гайгүй болоод яасан тэр хоорондоо бол тэр их налхасын эмчнэр нь хэлсэн гэж байгаа. Энэ хүүхдийг тэнд одоо маш удаасан байна. Хүнд хүн шүү. 2 бөөр нь одоо уураг алдж ийн 2 бөөр нь одоо ямар ч байсан одоо бараг л одоо ажиллагаагүй болж ийн ухааны ярьсан гэж байгаа. Сав нь устсан байна. Энэ хүн хүнд шүү. Ер нь л хүнд хүншүүл гэдээсэн гэж байгаа. Одоо дахиад сая муудах гол шалтгаан юу болсон гэвэл эмнэлгээс гарсан цагаас хойш толгоогоо даагаагүй. Хөл дээрөө босоогүй. Ээж аа хоёр нь асарсан. Хүүхэд нь хөхөөгүй. За тэгээд одоо энэ хүүхд дахиад цусаалдаа хүрээд ирлээ шүү дээ. Ямар эмч юу хариуцсан юм бэ? Эмч нь болохоор энэ ээжээс нь асууд одоо юу хариуцсан эмч? Юу үлээ чи хэлдэ? Байхын их эмч Шинэхүү. Эмнэлгийн зүгээс одоо өдөрт галдан тушаалтнуудтай уулзсан уу? Уулзсан тэр цэцгийн эмчгээд дарагтаа нь уулзсан. Тухайн үедээ яг ингэж бас тэр эмч болохоор за ингээд ерөнхий алдаа гарсан. Тэгтээ танаа хүүхдүүд бол ерөнхийдөө цусны юугаар ингээд ерөнхийдөө бүх байдлыг эргэж байгаа гэсэн мөртлөө цаагаараа миний хүүхд бол муудаал байгаа байхгүй юу? Эмч нь болохоор эргэж гэн гэж яриад байдаг. Чухамдаа бол миний хүүхд бол цаана муудаал байгаа байхгүй юу? За энэ хүн 1-р бүлгийн цустай хүнд 3 дугаар бүлгийн цус сэлбэх нь хэр зүйд нийцтэй вэ гэдгийг мэрэгжлийн эмчээс тодруулахад энэ тохиолдолд шууд амнасаа алдах эрсдэлтэй талаар бидэнд хэлж байлаа. Нэг үгээр хэлбэл хүний судасанд хоньны цус шахсантай адил зүйл хэмээн тайлбарлсан юм. За дээрээ судлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдгийн үлгэрээр салбарын сайд нь авилгын хэрэг толбогдоод төрийн нарийн бичгийн дарга нь мөн хэрэгээр шалгагдаад хэдэн эмч нар нь ард иргэдийн амь нас эрүүл мэндээр тоглоод байгааг нэг илэрлэн энэ үзье. Эмнэлэг эрүүл мэндийн салбар гэдэг аль ч улсын зүрхэн хэсэг байдаг бол манай улсад ялгц болоод байгааг төрийн түвшинд анхаарах цаг нь нэгэн тулжээ гэдгийг шөнийн төлөвийн зүгээс давхар сануулъя.